За сайн байцгаана уу манайхаа ингээд Найроби хот Кени улсын Найроби хотоос гараад Кисуму гээд одоо бүр хол хөдөө газар нь ирсэн байна. Ингээд нэг цагаа онгоцоор нисээд ирлээ. Тэгээд би сурчлагаа хийж байгаа ч наач биш заяа. Зөвхөн үнэхээр би нэг юмыг айгүй надад хаалмжтай байгаа хэлэх гэсэн. Миний одоо энэ бүх улсын нислэгийн тийз дотор гадар бүх нислэгийг бол M-Trip хариуцж байгаа. Тэгээ юу намар байна гэхлээр би одоо ингээд ерөнхийдөө визэн тодорхой гарцсан болцсон ингээд улсуудаа M-Trip-д ингээд хилчин заяа. Тэгэнгүүт ингээд хамгийн нөгөө ойрхон ийм шууд нислэгтэй хямд плед гарч байгаа өдрүүд эдрэгээд бүх юмыг айгуугаа ингээд хийгээ өгч чинь л. Нислэгийн тийз, аяллаа багц, агаарын болон газрын ачааг M-Trip-с. За тэгээд яагаад би одоо энэ хотод ирсэн бэ гэхлээр хөдөөний амьдралыг үзэж байгаа. Тэгээд би нөгөө эгүүнээгээсээ айгуу сайн бас асуусан, лавлсан. Тэгээд хөдөө нь хаашаа явбал одоо нэг яг жуулчны биш тийм орчин газар очиж болох вэ гэд. За тэгсэн бол надад энэ хотыг зааж өгсөн. Тэгээ энэ хотод бол юу юм байна? Энэ нөгөө бух одоо тижээж бас мөргөлдүүлдэг ийм соёл байт юм байна. Одоо тэмцээн болдог. Гэхдээ одоогийн энэ цаг үечд бол тэр тэмцээн болохгүй, байнга болдгоо. Гэхдээ би тэр бух тижээдэг нэг ийм айлд очиж бас үзэж харъя гэж бодож байна. Дээр нь эдний ерөнхий сайд нь өмнөх ерөнхий сайд нь нас барсан. Тэгээд яг төрсөн нутг нь энэ юм байна. Тэгээ одоо бол яг оршуулгын үйл явц нь болж байгаа. 3 хоногийн өмнө нас барсан. За тэгээ энэ мэтчлэн бас үйл явдлуудыг хөдөөний амьдралтай танилцахаар ийхүү Кисумуд ирлээ. Монгол хиймэл оюун эгүүний чат аппликейшнтай боллоо. За тэгээд нисэх буудал дээр буугаад ирэнгүүт машинууд ийм байгаа заяа. Ер нь одоо дийлэнх машинууд ингээд ийм өвс зүлэг тавьсан байгаа. Тэгээд энэ ямар учиртай вэ гэхээр нөгөө монголчууд бид нар ингээд юу яадаг штэ. Одоо оршуулгын эмгэнэл илэрхийлэхдээ нөгөө урдаа нэг ийм улаан хартай тууз муузаар чимгэлдэг штэ тий. За эднийх бол яаж юм бэ гэхээр одоо ийм дандаа ийм юу тавьж байгаа. Ургамлууд, плант, ийм ургамлууд. Тэгээ ийм ургамл бол зүүцсэн байгаа нэ. Эмгэнэл илэрхийлж байгаа маа. Тэгээд энэ өмнөх ерөнхий сайд нь бол яг одоо энэ нутагт төрсэн хүн юм билээ. Тэгээд энэ нутгийн одоо энэ чинээс нэг 60 км-ийн зайтай Бондо гэдэг хотод төрсэн. Тэгээд бол энд ийм одоо хүчтэй эмгэнэл илэрхийлж байгаа маа. Тэгээд та бүхэн одоо энд байгаа бүх машинуудыг харах юм бол хааны газартаа ингээд ийм ургамал зүүцсэн. Одоо энэ ингээд хар, энэ ингээд хар. За ийм бас өөр соёл байдаг юм байна. За тэгээд нэг такси болоод суучихлаа. Суусан такси маань бас ийм ургамал тавьсан. Тэгээ энэ бол эмгэнэл илэрхийлж байгаа. Тэгээд what's your name my friend? Javan гэдэг энэ Uber-ээр авсан такси нэг жолооч. Тэгээ одоо би яг нөгөө оршуулгын одоо үйл ажиллагаа руу явж ийн л доо. Тэгээ очиод бичлэг хийж болд юм уу болдгүй юм уу бүү мэд. Тэгээд ямар ч очиод үзье. Яа. За ингээд амар чимээтэй байна. За ингээд улс орон даяараар одоо ингээд гашуудж штэ. Энд ч бол ингээд бас ингээд цуглаад ингэж байгаа нь гашуудж байгаа юм байна. Тэгээ энэ юм байна шүү. Энэ гашуудна гэдэг нь байна штэ. Ийм нөгөө чимээс шугаан гаргаад тэгээ үү гэж ингэж орилт юм бэлээ. Тэгэх юм бол энэ бол ингээд гашуудж гин гэсэн үг. Тэгээ яг энэ төрсөн нутгийнх нь иргэд бол одоо ерөнхий сайдынхаа араас бол маш ихээр гашуудж байгаа юм байна. Тэгээд хамгийн сонир нь бол гашуул гэдэг бол дуу чимээгүй байдаг бол энэ ч бол ингээд бүгд дуу чимээ гаргаж ингэж бас байдаг юм байна. Тэгэхээр за тэгээд манайхаа хараа нөгөө эмгэнлээ илэрхийлж байгаа нь бол нөгөө дуу чимээ гаргадаг гэсэн шүү дээ. Тэрийг нь болохоор энэ оршуулгын одоо ойролцоо бол ингээд зарж ийн л та. Одоо энэ байна. Ингээд дуу чимээ гаргадаг. Тэр ингээд дуу чимээ гаргадаг. За тэгээд туг байгаа юм байна. Шүгэл байгаа юм байна. Ийм. За ийм нэг шүгэл болон дуу чимээ гаргадаг так юу? Дуу чимээ гаргадаг. Ийм зүйлсүүд байна. Яа, так юу? Дуу чимээ гаргадаг юмнууд байна. Тэгээд ер нь бол
Ян занзил бас оршуулгын зан үйл бүгдээрээ үзэж чинь те одоо энэ миний бас хэддэгч улс үлээ 70 хэддэгч улс. Тэгээд бол энд бол их сони юм байна. Ийм дуу чимээ гаргадаг, шүгэлддэг, орилдог, гашгирдаг, бүрээ дуугаргадаг тийм ээ. За энэ ч өстой оршуулгын ёслол гэхэд вау! Баяр наадам шиг болд юм байна шүү дээ. Ямар гоё оршуулга болд юм те. Яа. За ингээд машинтай. Яа. Яг л баяр наадам шиг болд юм байна. Яа. Thank you. Яа, thank you. За эдрээс жоохон холдохгүй болохгүй юм байна. За тэгэхээр яг юу вэ шүү? Яалчгүй бид нэг Сенегалийн бичлэгийг үзчихсэн. Тэгээд баяр наадам шиг болдог гэдсэн яг үнэн л юм байна. Тэгээ би юу яачлаа энэ Uber-ийн саяны жолоочийг гуугаад тэгээ юугаар авчлаа. Намайг ингээд дагаад яваад өгөөч гэх. Тэгэхгүй бол ганцаараа энд явуул энэ болохгүй. Ягаад гэвэл одоо юм нөгөө эдгээр чинь бас амар эмгэнцэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ эмгэнэлтэй байгаа. Гэхдээ яг соёл нь бол ийм цоглог байгаа тийм. Тэгээ янз бүрийн буруу зүрүү ёс заншил маншлын зөрччих юм бол тэгээд энэ чи одоо ийм олон хүмүүс тундаг ганцаархнаа гадаад хөө явж идэг алуулна. За тийм учраас бол би ингээд хашир хандаад энэ Uber-ийн жолоочтой $15 юм уу та Монгол мөнгөөр нэг 50,000 төгрөг өгөөд тэгээ намайг дагаад ийшээ нэг жоохон алхаатгаач гэж гуйчлаа. Thank you. Ямар сони юм бэ те ингээд ер нь бол ингээд хөндлөнгийн нүдээр харахад Монгол хүний нүдээр харахад бол энэ ерөнхий сайдаа одоо нас барсанд нь баярлаад байгаа юм шиг нэг тийм дүр зураг санагдаж шүү дээ. Одоо яг нөгөө оршуулгын шарилынх нь гадаа болж байгаа процесс нь за энд ингээд дуулаад бүжиглээд хичээ ингээд баахан залуучууд зогсцоо. За ийм бас сони үйл явдал болд юм байна. Тэгээд сая манай энэ Uber-ийн жолооч маань хэлж чинь чи юу н ингээд Uber-ийн жолооч маань хэлж чинь чи ингээд надтай явсан бол ер нь зөв шүү. Зөв болсон шүү гэд хэлж чинь. Яагаад тэгэхээр эн чинь би чи өөрөө бас нэг жоохон англи хэл мэлний асуудалтай та бүхэн маань мэдж байгаа шүү дээ. Тэгээд буруу зүрүү яриад энэ соёл моёлыг ойлгохгүй бас асуудал үүсвэл балан за манай намайг ингээд сайхан дагуулад явчих юм байгаамаа. За одоо яг нөгөө шарил руу нөө очилж байгаа хүмүүс очилж үздэг юм байна л да. Одоо салхиос гүйцэтгэдэг. Тэгээд тэрэн лүү явж байна. Яа гэхдээ ямар амар юм бэ энэ юу нэгээд очир мочир бас л ер нь юу юм шиг байна да. Нилээн Thank you. Нилээн нэр хүн сайтай юу байсан юм шиг. Яна энэ юу вэ? Оо бурхан минь юу вэ? Thank you. За ингээд ишигээ ямаас орж ийн. Hey, hello. Yeah. Baba, rest in peace. Baba, we love you. Yeah, bye. За ерөнхий сайдаа бол баяртай амар тайван нойрсорой гэж сая хэлж байна. Ерөнхий сайдаа. За тэгээ өшөө ишиг явж үзнэ. Hello. Яа, үнэхээр сүрдмээр юм аа. Одоо энд бол ингээд одоо хичнээн 100,000 цугласан байгаа бүүм мэд байна. Тэгээ одоо энэ ерөнхий сайдынхаа шарилыг үзэхэд ийм урт очор бий болсон байна. Тэгээ энэ бол нөгөө стадион юм байгаа юм л да. Стадион юм байгаа. Спорт комплекс гэсэн үг. За тэгээд тэр стадион бол битүү дүүрэн хүмүүс цугласан байна. Йоо, за гараад ирсэн чинь нэг толгой амрах шиг болж байна. За тэгээ энүүгээр энэ гарсан цэрэг цагдаагийн харуул хамгаалалт бол амар гарсан байна. Ерөөсөө л ингээд машин дүүрэн цэргүүд, аката, буута, цагдаа нар цэргүүд гээд маш том зэвсэг түвшин гарсан байна. За тэгээд ийхүү одоо бас 55 сая хүн амтай Кения улсын тийм ээ одоо хамгийн нэр хүндтэй ерөнхий сайдынх нь бас ийм
оршуулгыг үзэх одоо ховтой байж энийг сонин тохиолдол واخгүй юу. Одоо яг намайг энд ирэхийн өмнө 3 хоногийн өмнө ингээд ерөнхий сайд нь нас барж байгаа юм. Тэгээд яг миний нэрх Кисуму хотын бас нутг нь байж таараад тийм ээ. Тэгээ яг ингэж таарна гэдэг бол миний хувьд бас их аз завшаантай байна. Ингээд ямар ч байсан нисэх буудлаас буугаад би бол шууд буудлал руугаа явах байсан. Тэгээд энэ үйл явдлыг мэдсэн учраас би ингээд буудлал руугаа очиагүй шууд оршуулга руу ирчихлээ. За одоо ингээд буудлал руугаа яваад маргааш бол би энэ бух тижээдэг тэр айл амтэн хөдөөний айл те. За тэгээд мөн бол одоо тэр болж өгвөл тэр бухыг яг яаж хооронд нь мөргөлдүүлдэхин тэр нэг бухны мөргөлдөөн bull fighting гэдэг зүйлийг бас үзнэ. MLC Business School олон улсын хөтөлбөрөөр дамжуулан дэлхийд өрсөлдөх IT инженерийг бэлтгэн. За ингээд өдөш орой болсон байна. Тэгээд би нөгөө байрлсан буудлаасаа гараад явж гин. Тэгээд жолооч бороогоо дуудлаа л да. Ягаад би дуудсан бэ гэхлээр эн чинь ингээд өдөр бол нөгөө оршуулгын үйл явдал болж байхад хүмүүс нь өстой айгүй цоглог дуулж хуурдаад янз юм байсан шүү дээ. Тэгээ өнөөдөр чи нөгөө бас оройн цагаар ингээд ямар байдг юм бол те ерөнхийдөө гэж сонирхоод би ингээд гараад ирсэн байна. Тэгээ ер нь оройны яг энэ Кениягийн одоо хөдөө орон нутгийн амьдрал ямар байдгийг те гадуур дотор ер нь юу байдгийг тэрийг бас сонирхъя гэж бодоод ингээд бороотойгоо хамт гараад ирлээ. За одоо ингээд бит хоёр монголоор ярил юунд ирсэн байна л да. 3-4 дугаар хороол гэсэн үг одоо нэг шоу барцинг ихтэй газар байдаг шүү дээ. Тэгээ энэ ч гоё юм өндөг хям энэ төр зарч идэм байна. Жамбо. За ийм эхэлж байна. 3-4 дугаар хороолын годууч байна. Тэгээ ерөн л их дуу чимээтэй хүмүүс байна шүү те. За энд ингээд нэг юм бар ажиллаж байна. Вау! Yeah. За ингээд гоё дуулж байгаа байна. За нэг ийм орчин байна. Саяных бол ийм одоо шууд амьдаар дуулж штэ тий. Дуучид гарч ирээд. За тэгээд юу юм бэ? Энэ гудамж бол ерөөсөө тэр чигтээ ингээд одоо бар буудалтай ингээд одоо монголоор ярил бүгдээрээ нэг аймгийн төвийн шоуны гудамжинд ирчгээд байна л да. Яа тэгээ ер нь байнгын амар дуу чимээтэй байд юм байна бүр яалтчгүй бид нар. За энд бол нэг юм юу байна? Одоо нэг солонгос асар маягийн те. Ингээ энэ ч нэг хөрхэн гэрэл тавьчихсан ингээд бас хүмүүс гоё амраад байж байгаа юм байна. Тэгээ өнөөдөр чи нөгөө хагас өдөр болохоор жамбо. I'm good and you. За хагас өдөр болохоор бас хөл хөдөлгөөн их байгаа юм шиг байна. За манай бороо маань хайчиж ба. Ганцаараа болцсон. Тэнд явж чинь. За. За тэгээ энэ ч гоё юм барбекюнууд байна. Йоо ямар гоё юм бэ. Амттай харагдчих шүүн. Жамбо. Зяк. За тэгээд ийшээгээ сайхан үргэлжлээд явна. Энд бол ер нь хараа энэ ямааны махыг хиддэг юм билээ. Би Найробид анзаарснаар үхэр тэгээд ямаа гэж байгаа үз. Тэгээд дахиа гисэн ийм сонголттойгоор юм зарж байгаа юм билээ. За энд бас нэг амьд хөгжимтэй болов. Жамбо. I'm good. За тэгээд энэ ч бас хүмүүс байна. Манай нөгөө бороо маань замын нөгөө талд алсаас намайг хараад дагаа яваад байгаа юм байна. За тэгээд энэ ч бас нэг ийм газрууд байна. Yeah. I don't have cash, sorry. За энд нэг мөнгө гаргаж өгөөд димээ авахаа. Бас чи орой явж байгаа. Олон хүнтэй газар явж байгаа. За нэг арай жоохон дуу чимээ багтаа газрын үйл нэг ганц ундаа унаа, пиби болохгүй. Нэг ганц ундаа уучаад тэгээ нэг энэ авыг харж байгаад харъя да. За ингээд ямар ч байсан нэг энэ баарын дотор орж 30 минут сууж байгаад гарч ирлээ. Тэгээ энэ баарын дотор явж байгаа дуунуудыг баарын доторх бичлэгийг гаргах юм бол энэ юу яах юм бэ?
нөгөө YouTube-ийн дүрм зурчид чинь энэ чинь нөгөө зохиогч хэрэгтэй гоё хипхоп дуунууд яваад байна. За тэгээ эдгээр маань бол нөгөө өдөр байснаасаа окей. Өдөр байснаасаа нэлээд бас даруй төлөв байд юм биш. Шөндөө нэлээд цоглог болдгоо юм бол ер нь нэг жоохон тийм даруй төлөв байд юм байна. Яа, жамбо. Жамбо. За одоо энэ гудамж бол ингээд нөгөө юу гудамж юм байна? Одоо нөгөө ягааны гудамж гэж хэлдэг штэ тий. Тэгээ бас team гудамж байт юм байна. And brother, and you usually how old is the how old usually? From 18. 18 from 18? 18 to 30. Ah, yeah. It depends. Maybe from 3,000. Ah, yeah. Oh no, let me ask. Okay. How about you? How are you? And what are you doing? За тэгээд ямар ч үс ингээд одоо энэ улсынхаа тэмээ нэг юм аймгийн оройны бас ийм янз янзын одоо гудамж мудамж баарцангийн газар байдгийг л одоо бас сонирхуулж харуулах гэж саяны гудамжаар явлаа. Тэгээд энэ гудамж мудамжаар хамаагүй юм ярьж яваад бичлэгээ YouTube-д оруулах юм бол өмнө нь би ч бас хаягаа нэг хаалгуулж хийсэн гашуун туршлага байгаа учраас тийм одоо бичлэг бол бас хамаагүй оруулахгүй ярьж мэрж байгаа бичлэг. За өглөөний мэндэ одоо нөгөө жолооч бороо маань удахгүй ирэн тэгээд бит хоёрын одоо хотынхоо аймгийнхаа тэг бүр ингээ гадагшаа гарч ин хөдөөний амьдрал нөгөө бухмахаа үзэх гээд байна. Тэгээ энэ миний хонголж байгаа байр айгуу гоё боломжийн цэвэрхэнэлтэй. Гэхдээ би нэг зүйл яг юм хинэггүй болж байгаагаа анзаарлаа. Одоо эн чинь ингээд нөгөө Виктория гээд нуурын ойролцсон байхгүй айгүй их шумуултай. Тэгээ би нөгөө хумхааны эмч уухаа болчиж нөгөө хинэггүй болцсон байна. Тэгээд шумуулны цацлага энэ төр аваагүй явж байгаа байхгүй юу? Бүр Монголоос. Тэгээд энэ торон дотор маань өчигдөр ингээд шумуул байсан. Шүн дамаг ста айгүй их хазлаа. Тэгээ ингээд гэрлээ хасаага хайх гэхээр олдохгүй одоо энэ мишээ орооч зогсч тийм үү. Тэгээд тун их хазуулчлаа. Тэгээ бас жоохон санаа зовж эхэлж байна. Одоо энэ хинэггүй байдлаа болохгүй л. Тэгээ одоо би энэ улсын дараа Өмнөд Судан руу очих юм. Кенияга ярдаас. Тэгээс Өмнөд Суданыхаа эмч мэмчнэр лөө бас нэг сэргээр ингээд дамжуулан холбогдоод ер нь ямар юм авч явах уу те яах вэ ихүүгээд бас зөвлөгөө авахар хүсээд хүлээгээд байж байна. Ингээд одоо тун удахгүй энэ чинээсээ гарах чинь. Тэгээд энэ айгу гоё дуу байдсан шүү дээ манайхаа. UGS-ийн үлгэр ярьж өгөөч гээд. Тэгээс ингээд гоё дуу муугаа сонсоод өрөөндөө байчнаа. Тэгээд за тэгээ удахгүй одоо яг малчин айл руу очиж уулзцаая. За бороо маань нэгэн тэржээ. Toyota Passo гэдэг машинтай. Good morning. Is our car is okay to go off-road? Yeah, it's okay to go. Okay, yeah. Let's go. It's a strong car. Yeah, strong car. За манай бороо бас хол замд гарахын өмнө дугуй муугаа хийлгүүлээд тосмосоо бас шалгуулж байна. Тэрэн дээр баха миний гişэ энэ нэг л хол замд шорон зам дээр явхааргүй л харагдаад байгаа юм да. Нэг дугууны мань хинэлэн гарцсан байгаа үз. Тэгэд энэ бол авцерис юм байна. Одоо аймгийн авцерис Жамбо. За тийм их тосмаас зардаг дугуй янзтай газар байна бас. Тэгээ энэ сандал бол is this handmade? Handmade. This is handmade. Iron. Iron, yeah. Iron. Handmade. Yeah, helmet. Yeah. Гараар хийсэн өөртөө айгу бас ажилтаа байгаас. Ингээд арматурын чин зангидаад ийм хөрхөн сандал мандал ингээд хийцэн байгаад байгаа юм аа. За манай машин маань нэг атаахан явчихсан ч одоо хөдөө явж байгаа машин маань зогсчвол яах юм болж байна. Нөгөө шумуулнууд амар зэрлэг шумуулнууд байлаа шүү дээ. Яг энэ нуурын ойролцох шумуулнууд. Уугийн тайлахгүйгээр ингээд харчиж бас болдгүй юм байна. Доороо хагарцсан байвал чи бас боломжгүй санагдаад байх юм. За бас яг болохгүй ч байхгүй юм байл да. Ингээд ухрааж байгаа л. Энд хагарцсан байна да. Гэр. За энэ ч дугуй маань хагарчээ. Нөхөөсөр аргагүй. За ингээд шүү гадна нөхөөс хийлээ.
That's good. Is it good? Brother, good, good? Good, good, yeah. За ингэ сайхан гаднаас нөхөөс тавьчлаа. За манай машинч 5 булан дочгнаад шорон зам дээр бол тун хэцүүхэн явд юм байна. Энэ нэг замд хүүхдүүд сургуулийн хүүхдүүд болтой. Жамбо ямар хөөрхөн юм бэ. Тэгэл ерөнхийдөө бол жамбо анх ингээл иймэрхүү дүр зургуудыг харах бол надад их эвгүй санагдаад байдаг байсан. Тэгээ одоо ингээд яваад байхаар бүр үндэ ингээд дасаж эхэлдэг юм байна дөө хүн. Тэгээд ерөн чих тэгээ зайлвал тийм нэгэ цайлган сайхан хүмүүс юм. За энэ ч сайхан үхрээ тууцсан явж байна. Тугалнууд юм уу? Бяруу тугалнууд л байх шиг байх юм. The younger cows. Yeah, younger cow. Яа тийм ээ. Тугал мугал хүүе энэ хөрхөө. Ямааматайгаа холдсон юм. За энэ хэдийг мэн том болсон бухуудыг мөргөлдүүлдэг гэдэг юм да. За тэгээ замд нэг юм гоё хувцтай жамбо гоё хувцтай хөө явж байхад ингээд гайхаад харсан нэг үндэсний хувцс нь бол биш юм байна л да. Тэгээд энэ хүн маань бол энэ уул руу явж одоо is he going to mountain to pray, right? Yeah. Тэгээ залбирахаар ингээд уул руу явж байгаа хүү юм байна. Your name, sir? Yeah. What's your name? Mikael Oma гэдэг. За ийм ах байна. Thank you, sir. It's very nice clothes. I like it. Yeah, thank you. Тэгээд миний байгаа энэ газар бол нөгөө нууртай ойрхон болохоор бас ийм нөгөө усны асуудал бол тун багтаа байгаа юм л да. Тэгээд та хэд маань миний өмнөх бичлэгүүдийг бас үзчихсэн бол ингээд усны хомсдолтой шалбааг уудаг тий. Тэгэл тийм бас хүнд нөхцлүүд айгүй их байсан шүү дээ. Тэгээ энд нэг зүйл ярьж үзээд байна бит хоёр. Одоо энэ үхэр тижээж байгаа хүнийг тий энэ нөгөө хоёр бухааны хооронд нь мөргөлдүүлээд үзүүлээд тгээчээ гэд. Яхад тэгэхээр эн чинь нөгөө ийм багхгүй юу? Одоо тэр бух мөргөлдүүлдэг тэмцээн бол тийм ойрхон болдоггүй. Одоо жишээ нь өнөөдөр бол тийм тэмцээн наадам бол байхгүй. Тэгээд сардаа бол ерөнхийдөө 1-2 бол баттай тийм тэмцээн болдог гэж байгаа. Айлууд бухаа хооронд нь сайхан мөргөлдүүлээд тэгээд ялсан нь бол одоо маш өндөр нэр хүндтэй тий. Ялсан бух гэдэг бол одоо соёлдоо бол тэр улсын тий одоо тухайн овгийн тий хамгийн одоо хэмэртэй золбоотой тийм нөгөө хүчтэй байна гэсэн ийм бас бүр хуучны уламжлалтай юм билээ. Тэгэд энэ бүх мэдээллийг бол би игүүнээгээсээ одоо хайж сургалж агаад одоо энэ соёлыг нь бас олж мэдэж авсан. За одоо энэ хоёр бухаа мөргөлдүүлэх гээд байна л да. Яа за мөргөлдөөд эхэлчлээ. Ингэж мөргөлдүүлдэг юм байна шүү дээ. За тэгээ энэ хоёр бол одоо зүгээр яг бас гал гарч мөргөлдөхгүй байна те. Нэг ингэдэг шүү дээ. Нэг толгоогоороо тулчаад үзхүү гэдэг. Яг тийм шатанд явж байна. За мөргөлдөөд эхэлсэн. За энэ бас жоохон хол байхгүй бол би нэг амар бичлэг үзчихсэн юм аа. Аюултай юм билээ. Яг улаараад эн чинь ингээ мөргөлчхөөр айгүй аюултай юм билээ. Тэгээд жоохон зайтай байхгүй бол болохгүй байна. За ямар ч сан манай хоёр үзье гэдгээ бол хилцсэн. Тухайраа одоо мөргөлдөх шаардлагатай байна. Энэ дунд нь нэг нөхөр бас за үзлээ дээ манай хоёр. Манай энэ ахуугийн барьсан байгаа энэ хутга ямар зориулттай вэ гэхлээр ийм өвс мөвсийг чавчаад тий нөгөө огш юм өндөртэй өвсийг чавчаад тэгээ нөхөр мөхөртөө бас өгдөм билээ. Дээр нь өөрийгөө хамгаалах бас зориулттай гэсэн мал малжах одоо үедээ тийм ээ. За ийм учиртай бас юу байдаг юм билээ шүү. Энэ том юм сэлэмшиг хутгатай яваад идэв юм билээ. Энд бүргэлдөөд эхэллээ. Тэгтээ чинь хоёр бух биш нэг нь им өхөр байгаадах юм. Үнэ. За. Is this not bull? Yeah. Female. Yeah. But fighting. It's үзчихин. За үзлээ. Ай нохонууд нь орж ирж шүү. Яа.
Йоо эмэгтэй мөргөө. Female one. Female one. За энэ тэгээд байна шүү дээ. Яг энэ бох мөргөлдөөний тэмцээн дээр бол хоцсныг нь юу гэж үздэг вэ гэхлээр ингээд нэг нь ингээ хулгаад эхэлт юм байна л да. Нөгөө буруу хараал ингээл мөргөлдөхгүй. Тэгвэл тэгээ хожигдсонд тооцдөг юм лээ тэмцээн нь. За тэгээд энэ бухнууд маань яагаад ингээ өнөөдөр хоорондоо мөргөлдөхгүй байгааг тайлбарлуулъя. Энэ brother, what did he say about why bull not fighting each other? The bulls don't fight each other because they are from one family. They are from Yeah. one village. The bulls that fight one another is when one bull comes from another village and another bull comes from another village. If they meet, they fight. But bulls from one village, they know one another Yeah. and their family. So Yeah. they don't fight hard. But if another bull comes from far away, another far village, and another bull from far village, then it becomes now a very tough fight. Yeah. Yes. За тэгэхээр яг энэ бас игүүнээ дээр битсэн маань үнэн болж таарч байна л да. Ингээд энэ юу омог хоорондын тулаан гэж байгаа байхгүй бухаа тулдуулдаг нь. Тэгэхээр чи энэ вилажийнхан бол ингээ хоорондоо нөгөө нэг гэр бүл болохоор яг нөгөө нэг ингээ хонцгонж гал гарч хоорондоо мөргөлдөж өгөхгүй. Тэгээд ингэж чинь нөгөө хэрвээ одоо 40 мянган шиллинг гэж байгаа байхгүй юу? Бараг $300. Одоо намайг хэрвээ гаргаж чадах юм бол ингээд энэ одоо маргааш нөгөөдөр ч юм уу холоос ингэж бух авчирж байгаад хооронд мөргөлдүүлэх тэмцээн зохион байгуулж болно гэж. Тэгээд тэр нь ямар учиртай юм бэ гэхлээр юу яана гэсэн үг. Би одоо байлна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр чи би одоо ямар ингэж сонгуульд эн чи ирж одоо нэр дэвшиж байгаа хүн биш те. Одоо барыг тосгон мосгоны бухын мөргөлдөөний тэмцээн зохион байгуулсан нээлтийн үг мөг хэлж бэлдсэн. За сайн байцгаана уу? Ken улсын ард түмэн гэдэг дээлтэл юм шиг нэг тиймэрхүү одоо юм тийм өндөр зардлаар зохион байгуулах бол боломжгүй. За тэгээ ямар ч үсэн ингээд яг бухын гал гарсан мөргөлдөөн үзэж чадаагүй ч гэсэн ямар ч чи яах ингээд тухаараа нэг халзагналаа тийм ээ. За тэгээд бас юу яалаа. Нэг үнэ бол нэг бухыг мөргөд баг явуулчих байна. За тэгээд нөгөө Виктория нуур гээд шумуу шавуулаад байгаа нуур чинь энэ шүү дээ. Ерөөс миний байрч байгаа газраас нэг 700 метрийн зайтай. Тэгээд энд юу юм байна? Ерөнхийдөө ингээд загасчид энэчнээс цуглаад өглөө юундаа гардаг юм байна л да. Загсандаа завиндаа сууцгаагаад тэгээд одоо бол бүгдээрээ сайхан гараа явцгаацсан байгаа. За тэгээд энэ хэвийн бас Welcome to Dunga. Yeah, thank you so much. How are you guys? Yeah, I'm good. Love it, Yeah. Kisumu. Your name? Maureen. Yeah, my name is M-Trip. M-Tip. M-Trip. M-Tip. Ah. M-Trip, yeah. I want to follow you on. Are you on Yeah. YouTube? Yeah, it's a Facebook. Facebook. Yeah. I'll do. So you're Would live you now? like to follow me? Yeah. Yeah, I'll do that. Yeah. Hi Wait guys. for me. Yeah. Welcome to Kisumu. Yeah. So lovely. Africa, this is yours. Yeah, thank you. Remember the present. Thank you. 10 shillings. Thank you. За тэгээд нуурынхаа хажууд бол мэдээж ер нь далаатай бүхэл улс орн бол загсны зах байж идэг. Тэгээд жамбо амар хөрх хүмүүс байгаа зү жамбо. Энд чи ингээд загснуудаа зардсан юм байна. Нуурын хажууд. За загсаа зарлаа бол шууд ингээд хажууд нь гоё шардсан юм байна. Ууланч гоё харагдчих шүү. Би ч идмээр л байна л да энэ загснаас. Даанч болохгүй. Би өвдөх шиг амар юм байхгүй. Би 2 удаа яг энэ аяллаа явцад бол гүржид нэг миний бие өвдсөн. Дараа нь Сомалигаас гараад Бенин гээд улсад миний бие нэг өвдсөн. Is it from fish? From fish. Загсны гидс дотор байх шиг байна гэж. За энэ ч тэгэл нөгөө жижигхэн өгөөшнүүд гэдэг үлээ юу гэдэг үлээ. За ийм нэг сайхан орчин байна гэж. Ер нь тэгээд бол энэ юунууд маань сайхан хүмүүс байна шүү. Кен хүмүүс. Ер нь бол ганцаараа аялал явхад бол аюулгүй юм байна гэдэг би дүгнэлт хийлээ. Мэдээж нөгөө орой морой ганцаараа гарчлал урахгүй бол өдрийн цагаар бол энэ асуудалгүй юм байна өө. Сайхан найрсаг хүмүүс байна. Хүү шинд могоо барьцсан байна уу юу? Жамбо. Жамбо.
Yes, how are you? How are you? No English? Swali. Swali. За зэнэгч маань яриа өгмөөргүй байна гэвүү эсвэл эн чинь нөгөө сували англи хоёр хэлээр ярина. Тэгээ хөдөө орон нутгаар нь бол бас бүгд англиар ярьдггүй гэсэн. Энэ шууч их янзын шууч нөгөө Немогийн ирэлт дээр гардаг. Washed and been repaired. Prepared at night. At night now they go back. Will he go They go to the lake to go and fish in midnight? in midnight. Wow. Yeah, and then in the morning Yeah. they come with the fish. The fish you see, Yeah. women They there sell the market. they sell to the market, Ah. and then the women there they sell to people. Oh yeah the yeah fish. yeah. Yeah. За ирэх ингээд ах маань. Жамбо. Яа, ийм модон заваар шүн загсанд явна гэдэг бас амар санагдчих шүү. За тэгээд бит хоёр ийм гоё вьютэй Викториа нуурынхаа дэргэд гоё ийм хоол идэж байна. Тэгээ манай буруу бол ийм гоё загас авсан. Delicious. Загас би болохоор ийм үхрийн махтай хоолоо авлаа. Тэгээд энд бол ингээд суугаад энэ нуур руу харах бол ингээд жоохон сууслаа. Сая би бараг 20-30 минут ингээд зүгээр суулаа. Тэгээд айгүй гоё тийм амарч байгаа мэдрэмж авч байна. Тэгээд би ингэж бодлоо. Ер нь бол ингээд одоо энэ ингээд миний Африкийн 11 ч 12 дахь улс болж байгаа. Тэгээд ийм нуурын дэргэд байна гэдэг бол жишээлбэл яг энэ улсуудын энд байгаа иргэдийн хувьд бол энэ маш аз тохиолтой, маш одоо тийм боломж байна гэсэн үг. Ягаад гэвэл та хэд маань өмнөх бичлэгүүдээс үзчихсэн байх нөгөө одоо уух ус байхгүй, зарим газар идэх хоол байхгүй ингээд өлсөж үлбэрч өгч идэгтэй. Тэгэхэд ийм нуур байхад энэ хэсэг нь ядаж юм тариалсан ч ингээд ургачихна. Хөрс нь ингээд шал өөр байхгүй юу? Нөгөө Этиопийн хөдөөний хөрснөөс тис өөр. Тэгэхээр төмөс юу ч тариалсан энэ чинь ингээд ургачих нь байна. Хоёрдож загсаа бариад идчих учраас ямар ч тохиолдолд ийм үлсгэлэн нэрвдэх эрсдэлгүй бүс энэ. За тэгээд нуур байгаа учраас энэ хөрсний доогуур маш их ингээд цаашаа ингээд мэдээж нэвчээд ус байгаа. Тэгээ худаг гарах боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ бол ингээд маш давуу боломж байгаамаа. Нуурын дэргэд амьдрын гэдэг. Ерөнхийдөө Кен улс маань бол бас л Африкийн эхний одоо нөгөө усны асуудалтай улсуудын нэг. Яг энэ бүс бол асуудалгүй байгаа. Хэрвээ би ингээд өөр зүг рүү бас дахиад бүр ингээд 7-800 км хөдөө рүү явах юм бол яг л адилхан нөгөө нэг шалбаагны ус уугаал ингээд юм тариалахаар урахгүй тий. Тэгэл ийм зовлонтой тулгымцсан асуудалтай улс бол хэсэг бол байгаа. За тэгээд ингээд Кен улс маань надад маш их таалагдлаа. Та бүхэн маань subscribe дарахаа ерөөсөө битгий мартаарай. Ингээд та одоо зурагтаараа үзэж байгаа бол яг одоо гар утсаа барьж аваад subscribe дарчих. Subscribe гэж юу вэ гэдгийг бас мэдэхгүй ч байж магадгүй. Надад манай үеийнхэн надаас дээш насныхан тэгвэл хүүхдүүд юм ачцаагаас асуучгаа. Тэгээд subscribe дарж намайг дэмжээрэй гэж хүсье. За ингээд миний дараагийн очих улс бол Өмнөд Судан улс байгаа. Ингээ бүгдээрээ Өмнөд Судан улстай уулзцаая.